Дундын бүс ярилцлага нэвтрүүлгийн шинэ өндөрлөлийн эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За эхний дугаартаа бид Улсын их хурлын гишүүн Монгол Ардын намын хяналтын ерхий орны дарга Баярбаатарыг урьж оролцуулж байна. Дундын бүсэд тавтаа морил. За. Дундын бүс гэдэг нэвтрүүлгийн нэр ямар санагдаж байна? Сонин садан сонсогдож байна одоо би анх удаа сонсч шүү дээ. Их хурлын гишүүд хуралдааны ихтэй их хурлаа таньхан бол та бүхний дундын бүс болдог тийм ээ. Монгол Ардын намын дундын бүс нь сая тусаар тогтнолын орны том заландаа болоод өнгөрөөд хоорондоо мэдээлэл солилцоод явах шиг боллоо. Өнөөдөр би тантай хоёр үндсэн сэдвийн хүрээнд ярилцъя гэж бодож байна. Эхнийх нь мэдээж цаг үеийн холбогдлолтой учраас Монгол Ардын намын баг хурал, за дараагийн сонголттой холбоотой асуудал, үүнийг дагсан улс төрийг бас ярмаар байна. Хоёр дахь нь мэдээж өнгөрсөн 7 хоногт танай намын энэ даргын өрсөлдөөний хажуугаар нэг чухал үйл явдал болоод өнгөрлөө л дөө. Хүмүүс төдийлө анзаараагүй болов. Анзаарах нэг нь анзаарсан баг. Энэ бол газрын хуур элементтэй холбоотой холбоотой халдсан бүрэгтэй ордыг цаашид ашиглах юм уу үгүй мүү гэдэг асуудал. Дараа талаар нь явбал халдсан бүрэгтэй ярьчмаар байна. Гэхдээ үзэгчид танай намын асуудлыг арай илүү сонирхож байгаа гэж би бодож байна. Тэгэхээр намын одоо энэ даргын сонгуул өрсөлдөөнтэй холбоотой улс төр эхлээд ярихыг та зөвшөөрч байна. За тэгэх одоо хоёр шал өөр сэдвээр ярих юм байна тийм. Би уг нь өнгөрсөн 7 хоног би танд урилга хөрвүүлэхдээ халдсан бүрэгтэй орд хоёулаа яриа гэдэг асуудал ярьсан. Гэхдээ улс төр одоо 24 цагийн дотор маргааш нөгөөдөө солигдоод байгаа. Ялангуяа танай намын асуудал. Одоо улиралдаа нэг сэтгүүлчид энэ цагаан байшингийн гадаа очдог боллоо тийм ээ. За эхний асуудалд өнгөрсөн хугацаанд цаг хугацааны дараа талаар нь харуул. Өнгөрсөн хугацаанд ерхий сайд болоод их хурлын дарга гэсэн хоёр хүн танай намын даргад өрсөлдөх асуудал яригдсан. Ер нь жоохон муухай харагдлаа л та танай нам. Амар өсгөлэн улсын их хурлын даргыг нүүрсч ингэж улсын их хурлын гишүүн их баяр хэллээ. За түүнтэй холбоотой одоо өөр бусад асуудлууд ингээд үүсэж явж байна. Муухай харагдсан гэдэг дээр та одоо намын гишүүн дээрэс нь хяналтын ерхий орны даргын хувьд ер нь санал нийлэх үү? Санал нийлэхээр барах уу би харамсаж байна гэдгийг илэрхийлсэн. Хэв мэдээллийн байгууллагт ярилцлага өгөхдөө. Өмнө Монгол Ардын нам за би нэг 100 жил миллилитр гэж одоо тэр урт хугацаанд аваад яриад байх вэ. Мэргэжлийн эрдэмтэд судлаачид бол одоо тэр социалист нийгмийн үеийн бас манай намын дотоод зөрчил өрсөлдөөний талаар зүйлүүдийг бол ярьдгийг. Тэгвэл сүүлийн одоо 90 оноос хойш нарсан засаглалт шилжснээс хойшхын 35 жилийн хугацаанд за даа ялангуяа одоо энэ дотроос бүр 1992 оноос хойш гэж үзэх юм бол тэгээ манай нам олон удаа л одоо их хурлаа хоролдуулж, баг хурлаа хоролдуулж намын даргийнхаа сонгуул өрсөлдөөний талаар хилцээ шийдвэрлэж л байсан. Олон ч өрсөлдөөн гарч ирсэн. Баяр дарга, Миягон биеийн гол дарга хоёр өрсөлдөж ил байлаа. Миягон биеийн гол дарга аюур сайхан хоёр өрсөлдөж ил байлаа. Хүрсэх дарга хаян хэрва дарга хоёр өрсөлдөж ил байлаа. Тэгээ өрсөлдөөн дундаас зөв шийдвэр гардаг юм л та ер нь. Зөв шийдвэр гардаг. Тэгээ саяны миний энэ харамсаж гин гэж хэлсэн гол шалтгаан нь өөрөө юу вэ? Ер нь энэ улс төрч гэж хийм бэ. Тэр тусмаа одоо энэ улсын их хурлын гишүүнээр сонгогдоод ажиллаж байгаа. Тэ? Төрийг осодорт орж байгаа улсууд өнөөдөр энэ хэв мэдээллийн хэрэгсэл өөрийн одоо захим сошиал хаяг дээр юм ярьж байгаа ярианыхын сэдв нь өөрөө нэг тийм юм ховын шинжтэй зүйлүүдийг яриад л. Тэгээ энэ нь одоо нэг юм улс төрчид байх эсгүй нэг тийм зүйлийг ингэж нийгэмд гаргаж байгаа надад айгүй харамсамар санагдсан. Өмнөх одоо би түрүүний нэр дурдсан өрсөлдөж исэн одоо манай намын тухайн үеийн лидерүүд бас нэг иймэрхүү зүйлийг ер нь их тийм хэв мэдээллийн хэрэгсэл одоо олон нийтэд бол нэг түгэж ирснийг би бас сандгүй. Дараагийн нэг асуудал нь бол одоо энэ гимбуруугийн асуудал гэж байдаг. Хийн тогтоодог. Хууль шүүхийн байгууллага тогтоодог тийм ээ. Гэтэл өнөөдөр ингээд маш олон одоо хэв мэдээллийн байгууллагыг цуглуулж хагаад л хүнийг одоо алуурчин гэж тий мангадгүй ч гэдэг юм уу байж болзошгүй ч гэдэг юм нөхцөл байдлаар ингээд мэдээлэл түгээсэнд бол энэ бол маш эмгэнэлтэй зүйл надад санагдсан. Тэгэхээр энэ дээр би бол 100% санал хэлж байгаа. Хоёр нэр дэвшид хоёулаа нэг сул талтай байсан. Таны сая хэлдэгчлэн улсын их хурлын даргын нүүрс ингээд хэлсэн. Дээрээс нь та бас хэлж байна. Хүний амь настай холбоотой асуудлыг бас өндөр тавьсан. Улсын их хурлын даргын сул тал энэ байсан.
ялангуяа өөр намын хүн хэлсэн бол тоохгүй л ахал та. Танай намын бас засгийн газрын гишүүнээр ажиллаж исэн хүн ингээ хэлсэн учраас олон нийт хүн түлээж авсан баг. Хоёр дахь нь зандаж тэр дарга. Одоо ялсан намын ялагдсан дарга гэж би бодод байгаа. Тойрогтой ялагдсан тийм ээ. За энэ хоёр сул тал бол мэдээж баг хурал дээр яригдсан баг. Яг энэ хоёртоо одоо нүүрсчин гэдэгтээ амар ус сална. Одоо ялагдсан гэдэгтээ зандаж тэр ч гэдэг юм уу. Энэ хоёр хүн ер нь намынхандаа ямар тайлбар хэлв? Тэ баг хурал дээр хоёр нэр дэвшигч баг хурлын гишүүдийнхээ өмнө бол нээлттэй асуултанд хариулж. За нийтдээ нэг бас нэг 30-аад баг хурлын гишүүн баг асуулт асууда. За тэгээд тэрэн дээр хугацаа тавьж байгаа хоёлаа 5 минутын харьцаатай яг нэг асуултанд хоёлаа хоёр өнцгөөс тайлбарлаад ярьсан. За тэр нүүрсчин гэдэгтэй холбоотой асуудлыг бол ер нь асуудлыг бол улсын хурлын дарга Монгол Ардын намын дарга амар ус олон өмнө одоо хэл мэдээллийн байгууллагууд дээр нийлээдгүй тайлбар өгсөн. Тэр хүн өөрөө тайлбар өгсөн учраас би бас нэг тэн дээр нэг хайхтар илүү тайлбар хэлэх нь бол хувийн хувьд бол илүү зөвлөө гэж би бодож байна. Ер нь бол хэртнээс төлөвсөн ажил байсан юм а гэдгийг бол өөрөө бол дуурсан шүү дээ. Бараг одоо нүүрсийн сонсгол гэдэг зүйлнээс эхлээд л намгийн нүүрсчин болох гэж олон удаа оролцсон хуулийн хэлтийн байгууллагууд нь холбогдлогүй гэдгийг зарим байгууллагууд нь бичгээр гаргаад өгсөн. Зарим байгууллагууд нь бол огт одоо энэ дээр хариу өгдөггүй ч гэдэг юм уу, шалгалт явуулдаггүй, миний гомдлыг хэлэлцдэггүй гэсэн ийм зүйлийг бол хоёр өнцгөөс бол тухайн үед бол амар өсгөн дараа тайлбарлаж ярина лээ. Тий. Тэгэхээр тэр хүн бол одоо илүү тайлбар өгсөн учраас сая бол баг хурал дээр бол өөрөө тэрийг бас маш сайн баг хурлын гишүүдэд бол ойлгуулсан. Тий. Яагаад намайг ингэв гэдэг байдал дээр ч өөрөө тайлбарлаж бас ярих шиг болно лээ. Тий. За зандан читар дараагийн хувьд бол яг би тэр хүнийг бол хувь ус төрчийн хувьд те яг хувь зандан читар гэдэг хүнийх нь хувьд бол хүндэлтгий. Өнөөдөр бас Монгол Ардын намын нэг лидер мөн үгүй л мөн багхгүй. Тэгээ дээрээс нь зандан читар даргын одоо өөрийнх нь улс төрийн хөгжлөөс илүүтэйгээр хувь хүний хөгжлийн асуудал тийм ээ. Өөрийнх нь одоо тэр оюуны хөрөнгө оруулалтыг хийдэг, өөрийгөө хөгжүүлдэг ийм зүйлүүд нь бол бас манай намд л бас байдаг том ололт байхгүй юу. Тэр агуулгаараа бол би зандан читар даргын хувь хүнийх нь хүндэлдэг. Тэр хүний дээр тойрогт ялагдсан гэдэг асуудал бол нэг талаасаа зарчим үнэгүй мөн багхгүй юу. Хэрвээ бид нар цаашдаа сонгуульд ялагдаж ирчээд ерөнхий сайд болоод ч юм уу эсвэл нэг өдөрт галт мөчөл эрхлээд төрд нэг өдөрт галт мөчөл эрхлээд явах боломжтой болдгоо сонгуульд орсолдож яах. Тэрний оронд өөр яриа өөрөө хийж агаад тэр ажил хийсэн тэр үстэй. Би зүгээр танаас энэ хоёр сул тал дээр ямар тайлбар хэлсэн бэ гэж л яг намынханда хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд хэлж байгаа үгнээсээ өөр илүү гүн гүнзгий юм ярьсан. За тэгээд ер нь зандан читар дарга бол өөрөө бодлогоо яриад өөрийнх нь одоо бас улсын хурлын дарга байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлууд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтгээд олон зүйлүүдийг бол одоо танилцуулж яриад явж байгаа юм. Тэр хүний ярианы төвчний одоо тэр асуудлууд нь зөв зүйтэй бодлого дэвшүүлээ явж байгаа. Тэгээ 10 ударгаар нь гэдэг шиг нэг тойрон хүрээлж байгаа нэг баг байна. Тий. Одоо энэ улсын хурлын гишүү байсан бөгөөд байгаа улсуудаас бүрдсэн. Тэгээ тэднийх нь хэвлэл мэдээлэлд хийж байгаа мэдээлэл ярьцлага одоо энэ зүйлүүд нэг тийм сайхан кино ярьж байгаа юм шиг үлгэр ярьж байгаа юм шиг энэ үнэ бодол мэддэхгүй яриад байгаа зүйлүүд нь өөрсдөө буцаагаад тэр дэмжих гээд байгаа хүнийхээ эсрэг дэмжлэг болчиход байгаа байхгүй. Энийг сая баг хурал дээр манай баг хурлын олон гишүүд ярьлаа шүү дээ. Тэр одоо бас тэгж ярих цөөх буруу гэж тийм. Ирэх хурж байгаа намын удирдлагын асуудал бүх хүндэлж чухал л та. Цаашдаа хэрэгжүүлэх нийгмийн эдийн засгийн бодлого гих мэтчил. Өнгөрсөн хугацаанд танай намын эв нэгдлийг зохион байгуулалттай бөгөөд байгуулалтгүй байдлаар ингээд юу яаж байна? Буснуулж байна гэдэг асуудал бас яригадаад байна тийм ээ. Амрын сахалтан дарга бас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхдөө бас ноцтой зүйл ярьсан. Их хоёр гишүүн бас ноцтой зүйлүүд ярьлаа. Хоорондоо пост хүртэл бичилслээ шүү дээ тийм ээ. Энэ өөрөө одоо нөгөө нэг танай намын дүрмд заасан ёс зүйн хэмжээг зөрчиж байгаа асуудал мөн үү гэж нэгдүгээр асууя. Би бас энэ танай намын дүрмийг харсан л та. Үндсэн дүрмийн 9-р бүлэгтээ хяналтын асуудал байд юм байна лээ. Тэгээ элтэд ёс зүйн зөрчил гаргасан, ашиг сонирхлын ностой зөрчил гаргасан, авилгын хэлэх хэрэгт холбогдсон гэдэг нэг 3 залт байна л. Танаас яагаад ингэж сууж ихээр та бол Монгол Ардын намын хяналтын ерхий хорооны дарга учраас
Энэ ерхий ороод энэ хүмүүсээ хөөхүү эсвэл хугацаагүй байдлаар намын гишүүнчлийн төдөлгөлжүүлэх үү гэдэг шийдвэрүүд гаргаа явуулдаг тийм. Яг өнгөрсөн хугацаанд болсон энэ асуудлууд дээр за амар өсгөлнч дээр, зандан шатарч дээр, инх хоёрч дээр одоо та хэлж штэ. Хэрэгтэй хэрэггүй гишүүн байсан байгаагүй хүмүүс байна. Энэ хүмүүстэй тэгээд хариуцлага тооцож чадах юм уу? Тэ хариуцлагыг бол тооцож чаддаг улс төрийн нам шүү дээ. Тэгээд нэг талаасаа ингээд хариуцлага тооцъёгээд шаарддаг. Иргэд ч намын гишүүд ч. За ингээд хариуцлагын тооцоод явхаар нөгөө талаасаа хэлмэгдүүлэлт явлаа гэж ярьдаг. Айгүй хэцүү байхгүй юу? Бараг зүгээр ээж хат хэлбэлүүлчлээ гэдэг ингээд яриад байна. Гэтэл эндээс иргэд буюу намын гишүүд ер нь энэ улс төрийн түвшнээс юу нэхэд байгаа юм? Хариуцлага нэхэд байгаа шүү дээ. Энэ хариуцлага алдсан улсуудаа хариуцлага тооцооч гэдэг идэг. Гэхдээ тооцохоор нь буцаагаад энэ талаас нь та нар хүн хэлмэгдүүллээ гэдэг ингээд яриад байдаг байхгүй. Тэгэхээр эн чинь аливаа асуудлыг ингээд нухацтай хандаж нэгээд олон хэмжиж нэг огтл гэдэг зарчмаар явах хэрэгтэй. Нэг хоёрт би өөрөө хяналтын ерөнхий орог ахалж байгаа байсан ч гэсэн би хамтан шийдвэр гаргана. Хэдэн хүнд? 21. Хувь хүний байр суурь гэдэг зүйлийг бол илэрхийлж болох боловч хяналтын ерөнхий ороонд дарга гэдэг агуулгаар энэ асуудал хамаагүй байр суурь илэрхийлэх нь надад өөрөө бас тийм эрх байхгүй гэж ойлгож болно. Гэтэ хяналтын ерөнхий ороонд 21 хүндээ та одоо эдгээртэй хариуцлага тооцоо хурлаа зарлаа гэж хэлэх ёстой. Хурлыг бол би зарлана. Гэхдээ сая би одоо мэдээлэл өргөжүүлэх гэдэг. Баг хурлын гишүүд маш олноор сая хариуцлах асуудал ярьлаа. Ялангуяа энх хоёр гишүүн дээр. Бүр илт тод одоо зааланд хяналтын ерөнхий ороонд дарга хариуцлага тооцооч энэ хүндээ. Одоо манай цогтгэрэл баг хурлын гишүүн цогтгэрэл бол одоо бүр нилээдгүй ширэн өнгөсөөр дууралаа. Бусад зарим гишүүд нь бол энэ хариуцлагын асуудлаа яриач гэдэг шаардлагыг тавилаа. Нямдуур дарга надтай уулзлаа. Манай одоо Цэндийн нямдуур дарга хууль зүйн саадсан улсын хурлын гишүүн асан. За тэр хүн бол одоо бараг нийлээ хатуугаар хэллээ ш надад. Хариуцлага тооцож чадахгүй хүн бол бараг танаа ороо татан буухцсан дээр үжтэй гэж хэлсэн. Юу нь бол тийш шүү дээ. Яагаад өдөө болтол хариуцлага тооцдог юм бэ? Баярат дарга гэдэг. Тэгээ би заалуулаа би нэг нөхтэй. За улсын хурлын дарга хамар эсгэлэн Монгол Ардын намын баг хурлын гишүүнийхээ зүгээс бол нэлээд гомд гомдол байсан. Хиний нэр? Өөрийнхөө нэр дээр өөрөө гар үсгээ зураад хин нэгнээр дамжуулаагүй шүү дээ тэр хүн. Шууд над руу одоо хяналтын ерөнхий орон дарга руу хяналтын ороонд хандаж энэ инквайри гэдэг хүнд бол ажиллах асуудал ярьж байгаа ч гэж. Одоо энэ хоёр гишүүнийг гэдэг яах юм? Хяналтын ерөнхий авч. За би өнөөдөр нэг юм бид нар шүү дээ одоо та хүн санаж байгаа бол улсын хурлын сонгуул 24 оны улсын хурлын сонгуул болоход нэг нэр дэвшигч нартайгаа нэг юм хариуцлагын гэрээгэд байгуулж ирснийг санаж байна. Одоо би өнөөдөр эндээс гараад яг тэр хариуцлагын гэрээ гэдэг зүйл дээр инквайри гишүүн өөрөө гарч зарсан байгаа юм. Энэ юу заасан бэ? Тий. Одоо би тэрийг сөхөж ярих гэж байна. За. Өнөөдөр ингээд эндээс хараад тэн дээр одоо улсын хурлын гишүүнээр сонгогдсноос хойш гэд нэг юм хэсэг бүлэг байгаа байхгүй юу? Нэр дэвшигч байх үедээ сонгогдчихвол сонгогдсноос хойш одоо гэсэн тэр зүйлүүдийг би өнөөдөр харж бас тэд дээр би өнөөдөр ерөнхий орооныхоо гишүүдэд бас зарим нэг гишүүдэд энэ дээр одоо үнэлгээ анализ хийгээд гаргаад ирээ гэдэг зүйлийг бас өгөх гээд байж байна. Бас нэг зүйл байна. Хов зөөдөг гэдэг нэг хэдэн гишүүдийн нэр хэлсэн те. Одоо танаа нам ерхэн нарийн бичгийн дараа Янгүүгийн Содбаатар, гадаад харилцааны сайд Баццэг, хөдөөж хүн сайд J2 тийм ээ. Гээд нэг 4-5 хүний нэрийг хэлсэн шүү дээ те. Энтэй холбогдоод одоо хов зөөн гэдэг нь аюултай зүйл. Ялангуяа одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг хооронд нь хагаралтуулах асуудал бол өөрөө зөвхөн тэр хэдэн хүмүүсийн асуудал ерөөсөө биш. Монгол улсын тэр аюулгүй байдалтай ч холбоотой асуудал болоод хувирах ашуун дээр эрсдэлтэй. Яг ингээд хов зөөс үгүйг нь та тогтоох юм уу? Тийм үүрэг чиг байд юм танаа. За би тэр нэг хов зөөж байгааг нь яг хажуунаас нь харсан юм уу? Эсвэл сонссон ч юм уу? Яг миний хажуудаа дээр ингээд хов зөөг явж байгааг нь би хараагүй. Амар эсэл даргач гэсэн хараагүй юм байл шүү дээ. Тэгэхээр би бол нотолж хэлж чадахгүй. Зүгээр би юу гэж хардггүй гэхээр юу гэж одоо бодсон бэ гэхээр одоо манай хөдөө аж ахуйн сайд чинь тэгээд энэ дээр гарч байгаа л ахтай хэлнэ л гээл зарлаад байсан шүү дээ. Та нарыг ахтай хэлнэ. Ах нь мэдэхгүй шүү дээ. Мэдчихэл байгаа шүү дээ. Та нарыг ахтай хэлнэ. Та нар миний юу баг нөгөө хөдөө аж ахуйн салбарын асуудлыг яалаа гэдэг нэг гурилтай холбоотой нэг асуудал нэг хэсэг явуулсан шүү дээ. Нэг татвар матар болж байгаа чинь нэг ууралж гарч ирээд их хурлын наан хөвлөөрийн танхимын үүдэнд нэг хөвлийн урал хийж яхтал одоо улаан цагаал одоо би та нарыг хэлнэ л гэдсэн шүү дээ. Тэгээд одоо хэлсэн л билгүү дээ. Та гэхдээ ер нь би гэхдээ тэр хов зөөн гэдэг бол ер нь эр хүнд бол нэг тийм байх хэрэгтэй асуудал биш ээ. Асуудлын үе сайхан нүүр харж ярьчих хэвээр. Зодолцооч чамаагүй сайхан
асуудлынхаа ард гарчдаг л байх хэрэгтэй байхгүй юу? Тэр зам Монгол ирчүүд. Тэгэхгүй тэгээ хоёрын хооронд ингээд аавтай хэлнэ, ахтай хэлнэ, тэрэндээ хэлнэ гэдэг ингээд нэг юм гоншгонж гүгээд байдаг чанар бол нэг тийм сайн зүйл биш. Тийм. Ялангуяа өдийн насны залуучууд бол сайхан үзчих хэрэгтэй байхгүй тэрний хооронд. Тийм үстэй. Мэдхгүй зодтолтой хэрэг байгаа юм. Ам амаараа учруулчих болно үстэй. Гэхдээ тэгээ одоо болохгүй бол одоо манай залуучууд ярьдэн шүү дээ. Сайхан ширээний ард суужгаад асуудлаа яриад нэг талдаа гарчих сайхан сэтгэл гэж ярьдаг. Нийлүүл нийлэхгүй л. Заавал болохгүй бол гарчий гэдэг. Заавал нийлэх гэдэг шаардлага байхгүй шүү дээ. Энэ бол тийм. Таны ярианаас хандлагыг харж л байна л та. Би танаа хэд ер нь хоёр хуваагдсан юм байна уу? Та бол одоо жишээ нь энэ талтай ярьж байна. Одоо инх хоёр гишүүн, хоёр инх хоёр жижиг өндөр нам хоёр инх хоёр гишүүн ч гэдэг юм уу. Ингээд хуваагдаад ер нь явцсан юм байна. Бах хурлын асуудал яг ингээд нэр дэвшигчт нь ингээд тайлбар хэлээд явсан юм байна тийм ээ. Ингээд гишүүдтэй асуултаа хариултаа явсан. Бас нэг асуудал бас яригдсан. Бах хурлын 49 гишүүнийг ингээд чөлөөлөөд оронд нь ингээд томилох асуудал ярьсан байна шүү дээ. Жагсаалтынхаа бөөрлөгсөө гэдэг яриа мэдээл гараад ирсэн. Яг л тэрэ эдгээр одоо намынхаа төлөө олон жил зүтгэсэн хүмүүсийн оронд жагсаалтаар орж ирчээд бах хурлын гишүүн болоод санал эрэхтэй оролцсон юм бэ гэдэг яриа гарсан. Тийм юм болсон юм болоогүй. Нэг тийм бөөрлөг манай улс төрийн соёл биш та бас манай намын гишүүч бас нэг тийм хүн бөөрлөхөөд ингээд нэг тийм яриад идэг бас тийм соёлтой тийм соёлгүй улсууд бол биш шүү. Өмнөх үед нь бөөрлөгчсэн тохиолдол байгаа л да. Би одоо нүдээр хараагүй учраас зүгээр ер нь түрүүн таачсан бол хэлж энэ дээр хуваагдал гэж. Би одоо парламентод улсын хурлын гишүүнээр сонгогдож ороод би л одоо бас жагсаалтын нэг гишүүн шүү дээ. Намаагаас хяналтын ерхий орооны дарга аль нэг талд нь орж болохгүй шүү. Болохгүй би ороогүй. Гэхдээ би одоо энэ наатгач ярих гэж. Би парламентод ороод 1 жил боллоо. Энэ 1 жилийн хугацаанд би маш олон зүйлийг таньмаас мэдэрлээ. Өнөөдөр энэ өмнө байсан энэ 76-ыг би бүгдийг нь үгүйсгэж байгаа юм биш шүү. Энэ 8 удаагийн парламентыг бүгдийг нь үгүйсгэж. Энэ парламентод хийж бүтээсэн, хэрэгжүүлсэн олон зүйлүүд байгаа. Сайн талууд. Тэгвэл яагаад 76-ыг 126 болсон юм бэ гэдэг асуудал надад яг мэдрэгдсэн. Зүгээр л тохиролцооны парламентууд. Тохиролцоо ойлголцол гэж хоёр үг үүдэн шүү. Энэ парламентод ойлголцол байхгүй болсон юм. Зүгээр тохирдог л болсон юм. Тэг өнөөдөр ингээд 126-ыг чинь 81 гишүүн шинэ гишүүн байгаа шүү дээ. Үлдсэн өнгөрсөн. За энэ дотроос манай намын хэд байгаа юм би бас тий. За ингээд үзэхээр яг нэг юм контраст үүснэз. 76-ад цууцсан шинээр орж ирсэн 126-ыг гэх юм. Энэ шилжилт явагдаад байгаа байхгүй. Шилжилт. Тэг ингээд нэг юм хоорондоо ингээд нэг нөгөөдөлөө мэдээж ингээд 3 4 5 сонгогдсон улсууд нөгөө парламентаа суудсан бас нэг арах байгаа штэ. Ахарах гад. Бас нэг ингээд нэг юм 76-гийн за парламент бол ийм байдгүй шүү залуучуудаа. Бас нэг зарчимтай байгаараа ч гэдэг юм нэг юм зүйлүүдийг ингээд яриад байгаа даа. Гэтэл энэ талд нь байгаа залуучууд нь өөрсдийнхөө үзэл байр суурь дээр. Тийм байдгүй маа гэд. Тэгж яриулгээд ингээд хоорондоо уцчих. Хоорондоо. Үл ойлголцлын юм болоод байгаа байхгүй. Энэ буруу биш зөв шүү дээ. Ингэж яагаад эн чинь энэ шилжилт явагдаад дуусах хэрэгтэй байхгүй. Дуусах хэрэгтэй. Тэгэхээр энийг магадгүй хуваагдал гэж хараад байгаа юм. Хуваагдал. Энэ намын даргын сони сонгуулийн санал хураалтад энэ жагсаалтын гишүүд ялангуяа энэ 49 хүн хэржийн дараа. За би тэрийг одоо сайн мэдэхгүй байна. Ер нь бол нууц санал хураалт гэдэг чинь нууцл явагдах хаа. Миний баримтлагдаг байр суурь нэг тийм хүн багц огцоор нэг хайрцаглаад тах гэдэг сонирм биш. Их харин манай бах хурал дээр айгүй сонин үзэгдэл гарлаа тийм ээ. Дархан, Орхон гэсэн хоёр аймгийн бах хурлын гишүүд санал хайрцаглагдаад санал өгөөг. Хичнээн одоо бүр 2 цаг бид нар зааландаа орж ирээч гэж. Тэнд 300-аад намын баг хурлын гишүүн суудсан. Дархныхан, Орхоныхан орж ирээд Төв аймаг 3. Яг Төвийн бүс угааж. Тийм. Орж ирээ саналаа өгөөч. Ядаж та нар бидний хүндэтгээч хийгээд хит хитэн удаа зарим улсын хурлын гишүүд ороод үгүй тэр намын цагаан байранд нэг өрөөнд суугаад байгаа байхгүй юу? За байж Дархан, Орхон, Төв аймаг. Тийм. Засгийн газрын гишүүд би бодож ин л та жавхлан сая сангийн сайд юм тий. Дамдны юм бас Дархан, Орхон тийм байна тий. Тийм. Хөдөө аж ахуй сайд. Хөдөө аж ахуй сайд. Батлууд сайд. Тийм. Бас Төвийн бүс. Тийм. За энэ 3 байна тий. Тийм. 4 байна уу? 4 үү? Тий. 4-т нь Батлуудыг оруулж ирээд батлууд тий. Дамдны юм. Жавхлан. Инх хоёр.
их хоёр. Дөрөв. За тодорхой юм тий. Тэгээ би хэлж байгаа. Баг хурлын гишүүд чинь 18 нас хүрсэн Монгол Улсын хуулиар бүрэн одоо эрх зүйн чадамжтай усаад үстэй. Тэр хүн өөрөө яагаад толгоогоор орж санал авахгүй вэ? Энийний нөгөө агуулга юу гэхээр би таны асуусан асуултанд хариулах гэж байна. Тэр жагсаалтаар орж исэн гэдэг улсын хурлын гишүүдийг бид нар хайрцаглаагүй. Зүгээр санал аваг. Тий. Ер нь тэгээд муухай штэ. Дөнгөж анх баг хуралд орж ирээд ингээд баг хурлын гишүүнээр сонгогдоод байж хат нь хайрцаглах юм уу? Хүнд анханасаа үзүүлж байгаа өдөр жишээний буруу байх юм уу? Улс төрийн намыг бид нар ил тод шилэн нээлттэй болгоё гэдэл яриад байгаа зүгээр ам төдий өрөө байх юм уу? Ажил болж хэрэгжих хэрэгтэй үстэй. Тий. Тэгээ би одоо энэ саяны 3 аймгийн баг хурлын гишүүдтэй бол би хатуу шүмжлэлтэй хандж байгаа. Дараадаач би энийг ярина. Олон нийтийн өмнө ярина. Танхимынхаа тэргүүнийг дахиад намын дарга болгоход энэ 4 хүн ажилласан юм байна. Энд дээр нэмээд хүн байна уу? Эсвэл бүр нөгөө талаас одоо энэ Зандаж тэр гэдэг хүн Монгол Ардын намын дарга болох эсвэл гэж дуурсан засгийн газрын гишүүн байна уу? Байсан уу? Учир сайд ил тод хэлсэн шүү дээ. Нэг үжилсэн. Танхимынхаа зарчмыг өрөмтлнэ. Би Зандаж тэр даргыг дэмжинэ гэж. Тий. Тэр хүн ил тод. Гэтэ энэ дэр нэг юм зүйл байгаа шүү. Тэр танхимын зарчим чинь засгийн газартай болчихлоо. Энэ намын даргыг сонгол явагдаж байна. Хоёр шаал ондоо асуудал واخгүй юу? Тий. Хольжлохгүй واخгүй юу? Нэг талаасаа. Нөгөө талаасаа би танхим саналаагүй явж исэн. Өглөө үр зайтал суугаад саналаагүй явсан маань Жорж сүрэн сайд, дэлгэр сайхан сайд байж лээсэн шүү дээ. Одоо цааш яг баг хурал дээр асуудлаа шийдэе гэдэг энэ даргын асуудлаа шийдчих шиг байна. Энэ 45 хоногийн дахиад сунгая их хурал дээр шийдэе гэдэг бас саналууд бол гарсан юм байна тийм ээ. 45 хоног дахиад үргэлжилсэн бол танахын ч одоо баг бие биенийг шоронд хийгээд цовдлаа. Би энэ одоо энэ ёс бус одоо энэ хүмүүс одоо ингээд өнөөдөр нөхцөлөд ийм байдалтай хүрсэн байхад энэ 45 хоногийн хугацаанд энэ ардын намд хэсэггүй. За дараа нэг асуудал байгаа. 2 удаагийн санал хураалт явсан дараагийн асуудал дээр. Баг хурлын гишүүдийн одоо санал өгсөн хүмүүсийн 3-2 юм байна шүү дээ. Би одоо нийт гишүүдийн боддоодсон чинь ердөө болохоор л явах байсан юм байна. 3-2-ын саналыг хинж аваагүй юм байна ихний санал хураалт. Дараа дахиад санал хураагаад хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээр дахин санал хураагаад ингээд 3-2-ын саналыг ингээд явуулах юм байна тий. Энэ процесс чинь тэгээд улс төрийн намын тухай хуулиуд бусад холбогдох хууль журмуудтай нийцэж байгаа юм уу нийцэхгүй байна. Танаа намын хуулийн хэлцээний дарга гэсэн үнийг залуу гарчаад энэ бол ингээд нийцэхээр үе явчлаа гэдэг зүйлийг яриад л шүү дээ. Янз бүрийн талаас нь тайлбарж явах л байна. Улс төрийн намын тухай хуулинд намын үйл ажиллагаанд баримтлах зарчим гээд өнгөрсөн хугацаанд ч байсан өмнөх хуулинд ч байсан одоогийн хуулинд ч байгаа нэг талд нууцаар санал хураалт явуулах гэж. Манай намын дөрөвд байгаа. Хүний асуудлыг хэлцэхдээ заавал нууц санал хураалт явуулна. Би шулуухан хэлье. Наад хоёр нэр дэвшигч чинь дахиад хоёулаа 10 удаа санал хураалтанд оролцсон ч аль нь 3-ны яриад авахгүй заа. Энд их тийм айхтар зөрчөөд ингээд юм байхгүй. Дээр нь тэр та ярьлаа тэр манай дөрөнд хуралд оролцсон гишүүдийн 3-2 санал хэрэгтэй гишүүд тий. Тэгэхээр нийт гишүүдийн биш шүү дээ. Оролцсон гэдэг үг чинь бас оролцохгүй байх боломжийг бид нар өгөөд шүү дээ. Тэр хүн дэмжихгүйгээ илэрхийлээд хуралд оролцохгүй гэж. Тэ? Тэгтэл өнөөдөр сая манай баг хурлын тэр 321 хүн санал хураалтанд оролцлоо шүү дээ. Манай баг хурлын эрс чинь 321-ээрээ бүрддэг. Юу 3-2-оор бүрддэг. Эрс нь. Тэр 321 чинь 292-оор бүрөө 92-ээс баха би буруу та ярьж магадгүй 3-2-оор эрсэндээ хүрсэн байхгүй юу? Тэгээд тэндээсээ дахиад санал хураалт явуулаад 275 дэмжигдээд 46 ингээд цаа уцгарч ирсэн. Ийм л үр дүн гарсан шүү дээ. Энд нэг тийм мэтгэлцээл буруу юу зөв үү гэд бид нар өмнө ингээд өндөөл явцсан байхгүй юу? За ингээд баг хурлаараа намын даргын асуудлаа шийдээд их хурлаараа батламжлаад дөрмөө улс төрийн намын тухай хуульд нийцүүлээд явах юм байна. Одоо гол асуудал баг. Та нэг нь хууль зөрчөөг, нэг нь хууль зөрчсөн гэж ярих нэг хэрэг. Нөгөө талдаа дээд шүүх гэж газар л баг. Тэнд очиж бүртгэх үү яах вэ гэд. Ардчилсан намын нэг намаг дондор нэг удаа нэг хэцүү бартад замаар арчилсан нам яваад нэг асуудал шийдлээ шүү дээ. Одоо энэ зам руу танах юм орох гэдэг юм. Би харин гайхаад байгаа. Нэг нэр бүхий улсууд манай Бямцах цайд, Инквер сайд, манай хуулийн хэлтсийн дарга
гэсэн дэргүүтээ асуул. Дээч үг бүртгэхгүй шүү гэл ингэж хэлээд байгаа юм. Гэхдээ дээч үг өөртөө тэгэл тэр хуйлд олгоцсон эрх зүйн актаар л явна шүү дээ. Тэр бүртгэхгүй асуудал тэндээ шийдэгдэг л дээ. Бүртгэхгүй л байна шүү дээ. Тийм. За цаашид тэгээд процесс яаж үргэлжлэнэ гэж харж байна таны хувьд? 11 дарга зааж байгаа. Амралсан дарга ингээд их хурлын батламжлах юм бол ерхий судлах юм уу? Яах? Энэ засгийн газар чинь дахиад унах юм уу? Та ер нь бас энэ намд олон жил явсан. Дээрээс нь хууль тогтоогч хүн байна. Энэ тодорхой зураг гарч л байгаа. За наантаа яг тэгн ингэнэ гэж би одоо хатуу барин тавь хэлж чадахгүй. Ягаад гэвэл намын дараагаар сонгогдсон дараагийнхаа бодлогуудыг бусад нөхдүүдтэйгээ ярьж байгаа шийдэх баг. Нийгэм бол ингээл янз янзаар таамаглаж байгаа. Өнөөдөр ингээд өнгөрсөн нэг хоногийн хугацаанд одоо засгийн газар огцрох юм байна. Бараг одоо нөө дараагийн засгийн газрыг чинь бүрдүүлсэн байл шүү дээ нөөглөө харсан чинь. Мэдхгүй та өөртөө зурсан юм шүү. Мэдхгүй. Дараагийн засгийн газар бүрдүүлсэн тэр сайд энэ эдэргээд зураг хөргийн тавьчихсан байл ш. Би одоо тийм хийж явдаг. Баг хурлын өмнө л тийм юм хийж явдаг хүн биш болохоор би мэдэхгүй юм байна. Тэгээ тэр нь тэгээд дараа нь яг тэргүүрээ болдгоо шүү дээ тэр зургаараа. Яана болчих үү те. Тэгвэл зөв бадарсан юм. Тийм. Зүгээр би таны бодлоо ч асуусан юм. Намын дарга ерхий сайд байсан зүгээр юм уу? Их хурлын дарга байсан зүгээр. За намын дүрмээрээ бол одоо тэгээд улсын хурлын сонгуульд олонх болсон тохиолдолд намын даргаыг ерхий сайд ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж байгаа шүү дээ. Тэг байна ч гэж бас хатуу заагаагүй шүү. Тий. Тэгэхээр энэ процесс юмнууд нь тэгээд дараадаа л хамтын шийдвэрээр явах бах та. Миний байр суурь бол зарчим битээ алдараа л гэж бодож байгаа. Та энэ нийтлийн тухай ярьж байна. Амар уйсгалан Зандан Шидар хоёр баг хурлын дараа эвлэрсэн үү? Амар уйсгалан Зандан Шидар хоёр баг хурлын дараа эвлэрсэн үү? Тэдэнд ер нь эвлэрэх цаа үлдсэн юм. Баг хурлын дараа тэр уулзалтаагүй баха. Өнөөдөр уулзалтах байлгүй дээ. Ер нь эвлэрэх цаа байгаа. Тэр хоёр нэг хоорондоо ингээд нэг юм бүр арцалтаад бүр тийм зүйл болоогүй шүү дээ. Би дөрөв хэлсэн шүү дээ. Зандан Шатар гэдэг хувийн асуудал энэ биш ээ. Энийг тойрон хүрээсэн тэр нөхдүүд нь харин өнөөдөр эргээд болчих нүрг болтлоо явчлаа шүү гэдгийг л би хэлсэн. Гэхдээ тойрон хүрээлээд тэгж ярьж ирсэн хүн баг хурал дээр баг харагдаг юм шиг. Ирээгүй шүү дээ. Яаж ирэх юм? Тэр чинь баг хурлын гишүүдийнхээ нүрийг яаж харах юм? Би байсан шүү дээ. Орж ирсэн шүү дээ нэг удаа. Хяраал хандагч тэр танхимын зүү хаалгаар л орж иж илээ. Гөлөн гэж орж ирээл саналаа өгчлөөр юм л шүү. Инх хэрэг шиг тий? Инх хэрэг шүнийг би хэлж байна. Юм үннээрээ сайх. Би тэр холоос хараа сууж лээ. Иш чаавастай гэж бодлоо. За хоёлоо улс төрийн холбоотоос за яг ингээд хууль дүрмийн дүрмээрээ үргэлжлэнээс их хурлаа игээд дээд шүүхэн бүртгээд явах асуудал болох болов. Тэгээд цаашдаа ингээд бүх юм тодорхой болоод ирнэ дээ. Эхний сэдв өндөрлөе. Одоо тест хөндлөлт сэдвэрлэл хоёлоо гүйж орно. За энэ бол газрын хуур хэлмийн долбоорлоготой холбоотой асуудал, халдсан бүрэгтэй ордыг судлах, эрсдлийг нь тооцох гэдэг сэдвтэй ерхий хэлтийн сонсголт юм ба. Ерхий хэлтийн сонсголт боллоо өнгөрсөн 7 хоногт. Та сонсголын даргалсан учраас тантай ярилцсан зүг болов гэж би бас шийдсэн байна. Mongolian Rare-т ямар вүлээ нэг компани байна тийм ээ. Тэр нэрийг жижиглэхгүй байгаа юм. Тий. Аюу урт нэртэй. Тий. Тэр компанид лиценз асуудалтай байсан үгүй юу? Энэс л яриа гэл. За 7 сарын 8-ны өдөр буюу наадам болохоос 2 хоногийн өмнө 2 байнгаараа хамтарч хуралдаад халдсан бүрэгдээ энэ орд дээр газрын хуулмын орд дээр хяналтын сонсголт зохион байгуулах товыг 9 сарын 23-нд хийж тогтсон. За тэгээд дахлагчаар намайг тавьсан. Сонсол дараалагчаар. Тэгээд үндсэндээ ингээд 7-8 сар чи өөрөө энэ чинь монголчуудын хувьд ямар сар хэлээ те. Баян наадам амралт цугаалгын сар байдаг. Тэгээд тэр хугацаанд бол одоо тэгэл олон судалгаа хийгээл ингээл ажиллалаа. Би нэг 8-9 шинжээч томилооч явах те одоо баг хүсэлт явуулж байгаа. Урайд гэсэн баг оновчтой болоо гэж бодож байна. За лицензийн хувьд бол би тийм хуулийн зөрчилтэй зүйл бол манай шинжээчдийн гаргаж ирсэн дүгнэлтээр бол байгаагүй. Яг энэ газрын хуур хэлмийн толборлоготой асуудал дээр бич мэрэгжлийн хүн биш, тааж мэрэгжлийн хүн биш. Гэхдээ мэрэгжлийн хүмүүс нь судлаад гаргад ирсэн байна. Тийм ээ. Энд л бид нар итгэх хэрэгтэй. Өөрөө эндээ итгэх хэвд тийм үү. Яг газрын хуур гэхээр одоо хүмүүсийн газрын хуур хэлмийн тэгэхээр юу юм бэ гэдгийг иргэдийн дийлэнх нь мэдэхгүй шин. Би судалгаа хийсэн. Судалгаа хийгээд үзэхэд иргэдийн дийлэнх нь мэдэхгүй. Миний ойрын хүмүүс хүртэл
Газрын ховор чи алт биш юм уу гэж надад асууж байгаа. Оо бид нар чи алтал гэж бодоод байсан шүү дээ. Тэгээ маш энгийн хэлбэрээр би тайлбар. Таны над гар утасны дэлгэцсэн шүү дээ. Өдөр болго үзэж байгаа зурагтны чинь дэлгэцэж чинь газрын ховороос боддог шүү дээ. Оо ийм юм байсан юм уу гэж одоо ойлгож эхэлж байгаа. Тэгэхээр бид нар эрдэнэтэй судлаачтайхан гаргасан төгөлдөнд итгэх ёстой шүү дээ. Бид нар чинь хаа очиж харин явцсан ашиг сонирхол илүү дутуу юмд өртөдгөө хүмүүс байлаа шүү. За газрын ховор хэлмэд гэж яг юу юм? Би бас зөвхөн лицензийн төрүүлж асуугаад асуудалгүй юу цаашаа яран тугаараа гэж бодсон. Яг ямар юм бэ? Би одоо ойлгохдоо тэр нэг энэ цахилгаан машины мотор энэ чихэвч мэхэвчэнд холбоотой их л чухал түүхийд нь бол маш илбэг гинэ газрын ховор хэлмэд. Дөнгөт нь яагаад ховор гэж нэрлсэн гэж би ихний нэрнээс нь бодсон байна. Дөнгөт Менделеевийн үеийг системийн одоо 108 элемент байгаа шүү дээ. Энийний 17 дээр газрын ховор элементэд хамаардаг юм байна. Одоо жишээлбэл халзан бүрэгдээ орд чинь төрөний 17 элементийн чинь нэг 6 нь байна уу та. 6 нь одоо жишээлбэл халзан бүрэгдээ орд байна л гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд ил юм бил шүү дээ. Ингээд би халзан бүрэгдээ 1000 цомонд очиод тэр халзан бүрэгдээ уулан дээр нь гарлаа шүү дээ. Ар хөрөн гэдэг уул юм билэ. Халзан бүрэгдээ уул нь яг урдлынх нь уул юм билэ. Ар хөрөн дээр нь гараад тэгэхээр газраас нь чулууг аваад одоо энэ газрын ховор шүү дээ. Одоо энэ ингээд газрын ховорны энэ багхгүй юу гэдэг. Тэгэхээр эн чинь ерөөс газрын ховорыг юу гэж ойлгох вэ гэхээр ерөөс юм соронзлог шинжийг одоо бүтээгдэхүүнийг үлд гардыг юм дээр газрын ховороос. Одоо жишээлбэл хамгийн наазах нь брус машины чинь батарей, мотор тий? За бид рүү гар утасны дэлгэц босод одоо би автомашин дээр бүр ингэж харуулсан шүү дээ. Гэрлэнд нь хүртэл газрын ховор орсон байгаа байхгүй юу? Их гэрлэлтэнд ер нь автомашинаас ороогүй юм баг байхгүй. Газрын ховор ороогүй. За хамгийн гол асуудал нь юу гэхээр одоо жишээлбэл онгоцны нөгөө нэг мотор ордог нөгөө чипүүд газрын ховороос бүрддэг байгаа байхгүй. Яадаг вэхээр одоо ингээд онгоц хөөрөхт чинь асар өндөр ачаал аваад баг утаа маань саагаал явдаг штеп. Өндөр аваад явхад тэр өндөр ачааллыг даадаг зүйл чинь энэ газрын ховор байгаа байхгүй. Тэр өндөр хаалалт тий? Тэр хүүтэн, тэр агаарын хүүтэн мүтэн гэдэг энэ зүйлүүдийг дааж ажиллаж чаддаг тэр хүчтэй соронзлог зүйлийг энэ газрын ховороос гаргаж чаддаг. Тэгэхээр нөгөө дэлхийн зах зээл дээр өөрөө энэ нөгөө нэг үнэтэй зүйл болж өрж байгаа байхгүй. Дээр нь одоо нөгөө сая наадмын өмнө боллоо те эдийн засгийн форум боллоо шүү дээ. Тэн дээр нөгөө олон улсын судлаачд ирээд эрдэнэтэд судлаачд ирээд бизнесийн төлөөлгээд олон зүйлүүд ирээд ингээд тэр форумыг бүтэн ажиллалаа л та. Тэн дээр ингээд нэг сэдв дээр ингээд ярина л шүү дээ. Одоо ирээдүйн 30 жилийн газрын ховрын төлөв гэд үзэхэд эрэлтийг 100% гэж үзэх юм бол өнөөдрийн дэрлэгийн зах зээл газрын ховор олборлоод нийлүүлж байгаа нийлүүлэлт нь 25% нь л хүрнэ гэж байгаа байхгүй. Цаана дахиад 75% хэрэгцээ үүснэ гэж. Үүснэ. А гэтэл энэ 25%-ийнх нь бараг 90%-ийг нь зөвхөн бүгд найрамд хятад тасна. Тэндээс юу ойлгосон? Бид нар чинь өнгөрсөн хугацаанд нөгөө Америк хятад бие биендээ эдийн засгийн хориг арга хэмжээ тавилаа. Хоорондын худалдааны дайн бие биендээ онцгой дотор мотор гэдэг нэг асар олон юм болж исэн доо. Газрын ховор элементээс болж эвлэрлүү, тохирлоо тий. Тэгэхээр чин тэр ерөөсөө хятад яасан гэхээр газрын ховор бол зогсооч юм билээ шүү дээ. Дэлхийн зах зээл гаргахаа. Тэнгүүд дэлхийн зах зээл газрын ховорын нэг эрэлтэн бүр улам ихсэл буцаад нөгөө хятадтайгаа тохирлоон төрх хэмжээнд очиж байгаа байхгүй. Ойлголцол төрх хэмжээнд очиж. Удадгүй юм билээ харин тэр. Дарахнаа нөгөөдүүлэн тэгээд за одоо надад ч ойлголцъя гэл ингээд. Ягаад гэвэл тэнд маш том тийм үйлдвэрлэлүүд нь зогсох гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ газрын ховор чинь дэлхийн зах зээл дээр өөрөө ямар хэрэгцээтэй бүтээгдэхүүн бэ? Тэгээ энэ өнөөдөр баг Монголд байж байгаа нь баг нэг талаараа маш том завшаан байхгүй. Тий. За миний судалснаар Монгол улсын хэмжээнд 7 орд дээр хайгуулт хийж байгаа юм байна. Газрын ховор элементээ. Энээс хамгийн их нөөцтэй нь одоо бид нэр одоо халзан бүрхтэй орд юм байна. За тэгвэл Монгол улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх гэдэг л чухал асуудал шүү дээ. Өнөөдөр бид нар шүү дээ нэгдүгürt олборлолт гэдгийг өсгөх хэрэгтэй байгаа шүү. Тийм. За зөвхөн хайгуулын шатнд тавьж байгаа. Нөөц тогтоох шатнд тавьж байгаа. За эдийн засагт үзүүлэх өр нөлөө бол хоёр янзаар яригддаг юм билээ. Одоо нэгснээ өмнө нэг хийсэн тэзүү байд юм байна. Одоо жишээл газрын ховор гэдэг ингээд тэр ар хөрөнгө гэдэг юм уул байна л та. Ил уурхай олборлолт. Одоо жишээл яаж олборлох вэ гэдэг асуудлаас эхэлж байгаа байхгүй.
Тэр гүний мүний асуудал байхгүй шүү дээ. Технологийн асуудал. Технологи нь ерөөсөө ил уурхай. За тэрийг зөвхөн ингээд олборлоод зөөвөл яах вэ гэдэг асуудал. Эдийн засагт маш бага үр нөлөө үзүүлнэ. Хоёр шатны баяжуулалт хийгээд одоо нэмэн үртгшин гэсэн бүтээгдэхүүн болгоод гаргуул яах вэ? Ганцхан жишээ л. Түрүүний хэллээ шүү дээ, шууд олборлоод ингээд зөөлдөө тий. Тэгвэл 1 тонн $600. Тонн. 1 тонн. Хоёр шатны баяжуулалт хийгээд гаргая л да тий. 1 кг нь $55-аас $62. 1 кг. 1 кг шүү дээ. Хоёр шатны баяжуулалт хийгээд. Тэгээ энэ алзан бүрэг даавар чинь нэг үйл ажиллагаа явуулах одоогийн нөөцөөр бол 30 жил нөөц. 30 жил ажиллах. 30 жил ажиллана. Тэгээд тэр хоёр баяжуулах үйлдвэрийнхаа нөгөө юугаас боловсруулсан нэг 1.5 тэрбум долларын юу юм болов уу гэж би харсан шүү дээ. Төсөл юм байна гэж харсан. Тий. Тэгээд тэр хоёр баяжуулах үйлдвэр байна. Анхны баяжуулах тий. Анхны баяжуулах. Тэгээд тэр үйлдвэрээ яг тэр бүс нутагт нь барих юм билээ. Бараг тэр уулынхаа хажууд барих юм уу та би тэгж ойлгосон. Тэгэхээр нөгөө хаягдлахгүй юм билээ. Хаягдл харахгүй юм билээ л дээ. Шууд ингээл гараад баяжуулалт хийгдээл. Тэгэхээр яаж явуул бидэрт ашигтай. Шууд ухаад ачаал явуулаад тонны $600 зараад тахна ашигтай байна уу? Ашгүй бол хоёр шатны анх шатны баяжуулалт, хоёр шатны баяжуулалтаа хийгээд эсэлтлийг явуулаад килограммын $55-аас $62 зарах нь илүү ашигтай байна уу? Тэр ойлгомжтой. Энэ гол асуудал байгаад энэ иргэдийн эсрүүцэл асуудал байна. Танаа сонсгол дээр 60 гаруй хүн ирэх шиг бодлоо. Гэхдээ 1000 сумын иргэд 500 хүн харагдсан. Энэ өөрөө төсөл чинь Ховд аймгийн 1000 сумд байгаа төсөл шүү дээ. Гэтэ эсэргүүцэж байгаа иргэд ямар ч тохиолдолд буруутгах ямар ч арга байхгүй. Буруутгах болохгүй. Тий. Үнэн бодит мэдээллээрээ яг мэдээлэл өгөх ёстой хэсэг нь өгж гинөө гэдэг л асуудал байна. За 1000 сумаас би нэг 50 хүнийг оролцуулъя гээд зардлын шийдээд ингээд ирсэн. Тэгээд 50 хүн бол ирсэн гэж би ойлгож байгаа. За Ховд аймгийн төвөөс нь бас нэг 15 хүн ирж, нийтдээ нэг Ховд аймгаас нэг 65 хүн ирж оролцсон. Гэхдээ би тэр сонсгол нэг 10 гаруй цаг үргэлжилсэн юм аа. Тэгээ тэр танкив бие шүү дээ. Нэгдүгээрт энэ одоо уул усаа хамгаалаад хайрлаж байгаа нутгийн иргэдийн төлөө. Хоёрдугаарт тухайн орон нутгийн одоо төрийн албаагчдын төлөө өнгөрсөн хугацаанд хийж ирж ажил хийж байна. За гуравдугаарт энэ салбарын буюу бодлогын одоо төрийн албаны бусад салбарын улсны тий тэргээд нэг улсуудыг байлгалаа. За улсын хурлын гишүүдийг байлгалаа. Дээр нь одоо бид нар нөгөө янз бүрээр хэлээд байдаг энэ нэг хаанч биш эсэргүүцчихэд нэг хэсэг хүмүүс байгаа шүү дээ. Ураан дээр явж илээдэг, гурилан дээр явж илээдэг, газрын хавар дээрч явж илээдэг гэдэг шиг ингээд тэдний төлөө л орж ирлээ бас. Эдгээр усуудыг ингээд нэг танкинд би нэг 10 цаг ингээд мэдээлж үлэх гэж тэр 10 цаг ингээд тэднийг сонсож нийтдээ би 60 хүнээр би үг хэлсэн. 60 хүнээр үг хэлсэн. Нэг ч хүний би эрхийг хаагаагүй. Тэгээ тэрийгээ би хил мэдээллийн байгууллага шууд амжуулалт явуулаад энэ олон нийт энийг юу гэж ойлгох. Ер нь өнөөдөр зүгээр шулуухан л хэлээ те. Сайхан тас усаар нь ялгаад харагдтал гэж бодсон. Тэ яг мэрэгжлийн хүмүүсээс яриа аваад сурчлага хийсэн зөндөл хэвлэл мэдээлэл байгууллагууд байсан. Тэр дунд нэг бид нар одоо нэг юм яамар. Та яг ингээд хаанч эсрэгдэж идэг хүмүүс орнуудаг төрийн бүгдийг нэг тагим цуглуулсан байна шүү дээ. Хүмүүс нь ярьж л байна. Халзан мөрөгдөр дээр очисон чинь уран эсрэгдчихсэн хүмүүс байсан. Би тэр гайх чинь гэдэг зүйлийг бас зарим мэрэгчлэтнүүд бол хэлээд явсан. Одоо ингээд яриулаад байгаа. Одоо нэг талтай гармаар байгаа. Том дүслүүдээ одоо үндэсний эрх ашигын одоо хүндсэн эдийн засагт маш ач холбогдолтой бүх талаараа ач холбогдолтой гадаад харилцаач гэсэн. Ийм том төслүүдэд гацаагааддаг хүмүүсээ бид ингээд байлгаад байх юм. Ер нь одоо нэг шалгадаг газрууд шалгаад нэг дүрм журам гаргуул яа. Шалгадаг газар нь шалгадсан байлээ. Би бас нууцын төвшөнд ганц нэг мэдээлэл авсан. Санхүүжилт нь хаанаас байдгийг ч хүртэлдэг юм зүгээс тодорхой төвшөнд мэдээ юу нууцын төвшөнд бол бас байт юм билээ. Би энийг бол надад л ярих хэрэгтэй байхгүй. Хамгийн гол асуудал нь явуулах хэрэгтэй бид нар энэ төслүүдэд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр бид нар хэрэгжүүлнэ гэж ярихаас илүүтэйгээр бодлого тодорхойлох гэж байгаа юм би. Одоо бид дөрөв хэллээ шүү дээ. Жишээлбэл хууль эрх зүйн орчин дээр зөрчилтэй байдаг. Энийг нэг талтай гаргаа. Дээр нь одоо шүү дээ. Энэ иргэдийг буруутгах байгаа гол үндэслэл нь юу гэхээр иргэд чинь итгэл алдаад байна.
гэгээм зүгээр бушуухан та нар эний чинь ухаа сайхан амьдруулад өгийгээд амлаад идэг. Буцаад нөгөө байгаль орчинд сөргөнлөөтөө үзүүл хийцэн иргэдийнх нь амьдрал дээшлээгүй. Инхээр чинь иргэд чинь итгэл алдраад байгаа байхгүй юу? Хариуцлагатай уулуурхаа гэж юу нь яг юу хэлээд байгаа юм? Оновчтой тодорхойлт өнөдөр байдгүй юм билээ шүү дээ. Манай хууль зөрчил зорчинд. Наандж энийгээ тодорхойлгоод гэтэл өнөөдөр үнэхээр хариуцлагатай уулуурхаа эрхэлж байгаа олон аж ахуй нэгжүүд байдсан байна. Нөгөө талаараа. Юм болгоныг бас муугаар харж болохгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үгээр миний хэлэх гээд байгаа зүйл тэр тухайн бүс нутгийн иргэд дэд хүртэх хувь хэмжээг хуульчлах хэрэгтэй юм байна гэж хэлсэн шууд. Бүр хуульчлаад өгөх хэрэгтэй. Сэтгэл санаанд нийцсэн байдлаар шүү дээ. Хуульчилж тэр улсууд за үнэхээр өнөөдөр энэ ордыг ашигласнаар манай сум, манай аймаг, бидний амьдрал хэрхэн яаж дээшлэх үү гэдгийг хууль эрх зүйн орчинд бид тусгаж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд нэг тийм амлалтын шинжтэй явцсан байгаа байхгүй. Тэгээ итгэлийг алдчихсан. Тэгэхээр тэр иргэдийг буруутгах болохгүй. За тэр саяны таны ярьсан тэр янз бүрийн юм дээр эсэргүүцээ яваад идэг гэдэг улсуудтай бол одоо арай өөр шугамар ажилласан дээр хэлгүй. Төр бол бодлогоо гаргаад асуудал руугаа урагшаа хараад би түрүү нэг томьёол хэлээд байгаа шүү дээ. Тохиролцоо ойлголцол гэж хоёр юм байна. Тохиролцоо биш ойлголцлоор нь ажилладаг байгаа байхгүй. Ойлголцол чухал. Өнгөрсөн хугацаанд одоо жишээлбэл халзан бүрэгдээ орд дээр төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж иргэн гэсэн хоёр зүйлийн ойлголцол байхгүй болсон байгаа байхгүй. Ойлголцол байхгүй болоод энд нэг аж ахуй нэгж нь баахан хөрөнгө зарцуулаад хайгуул хийгээд байдаг. Тэгтэл энд нь иргэд нь эсэргүүцэж орж ирэл замыг хаагаад л эндээс нөгөө түрүүний таны хэлсэн нөгөө ураан дээр байжсэн улсууд нь дахиж очиж нөгөө нутгийн иргэдийн тархийг угаагаал эсэргүүцэлд уриалал. Одоо жишээлбэл тэр сонсгол дээр одоо бид нар цааш анхаарах ёстой зүйлүүд байлаа шүү дээ. Зарим нэг улсууд бол айгүй муу зүйл төрхирж ийлээ шүү дээ. Бослого өмнө самуунд баг төрхирж ийлээ шүү дээ. Энэ бод байж болохгүй зүйл шүү. Хүн ална гэдэл шүү дээ. Яа нэг хэлээ хар дугалга тутах нь би хүртэл одоо зант хил төрчихсөн л явж байгаа шүү дээ. Тэ алан шүү л гэж хэлсэн юм уу? Тэгсэн. Тэ. Тэгэхээр одоо тэгэл эдгээр зүйлүүд ийм зүйлүүдийг бид нар байж ийм энэ чи бид нар ч нэг л ирэх ашиг улсын ирэх ашиг гэдэг юм дээр л тулж байгаа болохсон шүү. Өөр зүйл юу ч байхгүй. Тэгэхээр энэ бодлогоудаа илүү тодорхойлоод энэ ойлголцлыг илүү төвшөнд нэмэгдүүлээд ингээд нэг ажил явах юм бол хаана сэтгэл хангамжтай байх хэрэгтэй л гэж үзсэн. Хаана. Тэг. Яг би зүгээр тэр төрхирж байгаа буруу мэдээлэлээр хангаж байгаа хүмүүс бол яг зүгээр энгийн чин хүсэлтэй байгаа иргэдийг маш буруу зүйл рүү явуулаад байна да гэж зүгээр хар. Тэр ингээд тэлээд байх маш буруу. Тэлж байгаа тэр одоо гацаагч гэж яриад байгаа шүү дээ сүлд тэ. Эднэрээ бас нэг талд нь бас гаргаад яваасаа гэж би хүсэж байгаа. За тэр яг тэг хэд газрууд нь анхаарал явж байгаа гэдэг. Тойргийн гишүүд нь ямар байр суурьтай байна. Би бол одоо Инхбатын Бодрмаа гишүүн бол эрс эсэргүүцэж байгаа байр суурьтай байгааг сонссон. Тэгээ тойргийн гишүүдээс би нэг хайхтар санал асуусангүй дээ. Ер нь бас эмзэг асуудал ахгүй хэцүү. Тэр аймгаа сонгогдсон улсын хурлын гишүүд бол би нэг байр суурийг асуух нь бол яг илүүц болов гэж бодсон. Зүгээр өөртөө орж ирээд бол одоо дэмжиж байгаа эсэргүүцэж байгаа байр сууриа илэрхийлэхэд нээлттэй байсан. Тэр агуулгаараа л одоо манай Бодрмаа гишүү бол эсэргүүцэж байгаа байр сууриа л одоо илэрхийлсэн шүү дээ. Тэрнээс бол би Мэд сайхан гишүүн сууж лээсэн, бямц сайд сууж лээсэн. Тэр бол нэг бямц сайхан сайд нэг асуулт асуусан баг, гишүүн асуулт асуусан баг. Бямц сайд бол сонсож байгаад гараа явсан. Тэ. Тэгэхээр нөгөө тэр улсуудын байр суурийг бол би өөртөөс нь асуугаагүй учраас нэг хайхтар энд илэрхийл, өмнөөс нь илэрхийлээд байгаа хэрэггүй байх гэж бодож байна. Гэхдээ ер нь зүгээр хувь хүний байр суурьч бай, тойргийн гишүүний байр суурьч бай бид нар юун дээр ч байсан гэсэн л миний түрүүний нөгөө ойлголцолж болох. Тэрнээс одоо юу гэдгийг олборлоно гэж хэлснээрээ тухайн тойргийн гишүүн олборлохыг дэмжнэ гэж хэлснээрээ тухайн тойргийн гишүүн ард түмэндээ адлуулахгүй байх хэмжээнд бас олборлохыг нь эсэргүүцэж байна гэж хэлснээрээ аль нэг талдаа бас адлуулахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ чинь ерөөсөө бүх зүйл бид нар ингэж ойлголцлоор л явах хэрэгтэй. Тэр янз бүрийн байдлаар үнэн зөв удал мэддэхгүй мэдээлэл тарааж байгаа улсууд бол айгүй хортой юм билээ. Айгүй хортой. Мэргэжлийн улсууд нь хэлээд байгаа шүү дээ. Одоо манай нэг шинжээч бол хэлсэн шүү дээ, тий. Бүр хордъё гэж бодоод халзан бүрэгдээн дээр одоо ордтойгаа уулан дээр нь очиод цооногн дээр нэвтий гэж байгаа шүү дээ бүр.
ямар ч бодис солилцоонд орохгүй гэдэг чинь юу ч идэхгүй усч явахгүй байхад нэг 69 жилийн дараагаас хордлогын шинжилэрнэ гэж. За тэгж өвцээр хагаад 180 жилийн дараа гэсэн баха. Тэгс. Би сонс. Амнасанд нь учирна гэж. 180 жилийн дараа үхнэ гэсэн. Үхнэ гэж байгаа юм тий. Тэгэхээр энэ нөгөө бүх юмдаа харьцуулсан шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө эрентгэнтэй хүртэл харьцуулж. Бид нар ч ингээд нөгөө би бүр нөгөө тэр эрентгэнтэй хүртэл эрентгэн дотор ингээд нэг хоёр төрлөөр нь ангилж ярьсан байхгүй манайха. Яасан гэхээр одоо бидний чэйжний эрентгэн зураг авахулна гэдэг нэг зогсдог шүү дээ. Тэр чинь бас хөөрхөн уддаг шүү дээ. Амьсгаагаа дүгжээрээ яамаа гэдэг. Тэрнтэй бүр харьцуулшгүй заяа. Зөвхөн бид нэр одоо шүдний эрентгэн зураг авах болдсон шүү дээ. Пак гэж гоо. Тэрнээс хор багтаа гэж байгаа. Би тэгээд одоо нөгөө бас тэнд ингээд нэг эсэргүүцээд байгаа усуудаар ингээд уулзлаа л да. Уулзаад явж. Тэгэхэд тэд нар ингээд аюу тамхитдаг усууд л. Бараг миний хажууд байж захтаа л 7 8 тамхитчихж байгаа байхгүй. 1000 дутуу. Тий. Тэгээ би ботсон байхгүй. Энэ байглаас илэрж байгаа цацраг энэ өөрийнх нь тамхи татж байгаа нэг тамхинаас нь хор багтаа. Онгоцонд нэг цаг нисгэд ямар хэмжээнд хүн цацрагт өртөгдгөө тэрнээс хамаагүй баглаа. Харьцуулшгүй. Гэтэл тэрийг ингээд аваачаад ураан гээд бүр ингээд толгойг нь угаагаад бараг л одоо ингээд хордуулж залах гэдэг юм. Малын ургийн гаж мал одоо гажигтай төрөөд юм гэл ингээд. Иймэрхүү зүйлээр ингээд нэг тархуугаа таалуу аюу сан тааламжгүй байдал үүсгээд байгаа юм л да. Иргэд өөрөө тэрэнд өөрөлдөд Та би яг надад ч асуух гэдэг. Та сонсгол даргалагч хийгээд бас өмнө нэлээд удаан хугацаанд судалгаа хийгээд мэржлийнхэнтэй уулзаад ингээд судалгааны дүн хараад явсан. Эсрүүцэж байгаа бүгдээрээ ч биш байх л та. Тодорхой бүлэг хүмүүс бол эн чинь уран штэ. Уран олборлох гэдэг нэг асуудал яриад байгаа. Дээрээс нь яг энэ цацраг итгэх юуны цацрагийн нөлөө яаж нөлөөлөх вэ? Сэргээр нөлөөлж чинь. Тэгвэл нөгөө нэг намайг жоохон багтал ярьдгүйс нэг 3 үлтэй, 4 үлтэй, 5 үлтэй, 6 үлтэй гэх шиг мал ингээд төл гараад байна гэдэг зүйл яриад байгаа. Энэ дээр та нэг хэлчмээр байгаа. Уран юм уу биш юм уу? уран биш. Тий. Уран бол биш. Зүгээр л ашигт малтмал байхгүй. Газрын өөрөлмөд үе ашигт малтмал. Уран биш. Дээр нь би бас нэг юм иргэдийнхаа нэг шүүмжлэлийг дагуулсан нэг зүйлийг би хэлсэн юм аа. Санаж байна уу? Адууны туураагаар дамжаад ортой ус зүү аймаг руу ороод ийн гэдэг хэлсэн юм. Тэгээ яг би тэрийг ер нь баг зориуд дээр тэгж хэлсэн юм аа. Зориуд дээр тэгж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр яг би одоо буруу зүрх ойлгосон хүмүүс байл бас танаа дэлгэцээр дамжуулаад асууж хүсчээ. Малын хоёр өвчин байдаг. Нэг нь халдварт өвчин, нэг нь халдваргүй өвчин гэж байдаг. За халдварт өвчнийг бол хүн бүхэн мэдчихэж байгаа тийм. Шүлхий, цэцэг гэл өвчнүүд байдаг. Тэр өвчнүүд дээр бол одоо яагаад анхаарал өгдөг вэ гэхээр тэрний чаад нөгөө вакцины нийлүүлдэг бүлэглэл гэдэг байхгүй юу? Эдийн засгийн хувьд ашигтай байгаа даа. Тэгэхээр анхаарал өгдөг. Би мэрэгжлийн эрдэмтэд судлаачтай уулзаад энэ талаар нэлээдгүй ярилцсан юм аа. Нөгөө одоо өвчин ярих гэж би халдваргүй өвчин гэдэг. Тэрний яриад байгаа ургийн гажиг байхгүй юу? Юунаас олж үсэ цус ойртолт гээл байсан шүү дээ. Малын чанаргүй байдал ахгүй юу? Тэрний хамгийн гол асуудал одоо би ярих гэдэг юм дээр. Бид нар одоо жоохон байхад өвс яаж ордог вэ? Бага байхад. Өндөр сайхан өвснүүд ургаа. Одоо тийм өвстэй газар байна уу? Мэдгүй ойр төдөө явах гэсэн. Ер нь байхгүй. Тий. Байгаль цаг өөрийн юм дэлхийн байгаль цаг өөрийн юм өөрчлөлт явагдаж байгаа. Нэг. Хоёрт нөгөө Бямби Яринчингоо нэг гоё үг гэлсэн байдаг шүү дээ. Манай мал өвсөө идээд 400 гаруй төрлийн витаминыг биедээ агуулад тэр малынхаа махыг бид нар иддэг учраас бид нар тийм нэмэлт витамин авах хэрэг байдгүй маа гэж хэлжсэн. Тэр сайхан үг өнөдөр домог болчих. Яг үнэхээр тэр эрдэмтдийн гаргасан судалгаан дээр малын хөлөөр машины дугуугаар энэ ургамлын халдварт өвчин яваад байгаа байхгүй. Ургамлын. Нөгөө бидний ярьдаг нөгөө зэрлэг. Тэгээ би тэрийг л нөгөө албаар олонний анхааралд хүргэхийн тулд би албаар тэгж хэлсэн. Тэрийг одоо манай ялангуяа уяачд адуу малдаг одоо адуучд маань буруу ойлгоцсон байх шиг байлаа. Тэгж яахгүй бол өнгөрсөн
айгүй олон жилийн хугацаанд энийг яриад өнөөдөр салбарын яам тоогоогүй юм бэл. Тоогоо. Энэ судалгааг хийчихье. Аймаг болгоор нь хийчих гэсэн байгаа байхгүй юу? Энэ аймгийн өвс нь ийм эрдэс бодисууд агуулж ийн, ийм эрдэс бодисууд агуулаагүй байна. Энэ малынх нь маханд нь ийм эрдэс бодисууд байна, ийм эрдэс бодисууд нь дутуу байна. Тэгэхээр цаашдаа бид нар энийг сайжруулахын тулд зөвхөн одоо ховд аймаг дээр хэд бид нар ийм зүйлүүдээр анхаарах шаардлага байна гэдэг юмыг гаргачихъя гэдэг ингээд эрдэмтэд судлаачид маш олон удаа хандсан мэрэгжлийн байгууллаганд байхгүй. Хөдлөөгүй. Гэтэл нөгөө талдаа нөгөө вакцины нийлүүлэх зүйл дээр бол хангалттай. 40-50 тэрбумаар нь хөрөнгө суулгаад ингээд малаа хариулжүүлнэ гэдэг. Гэтэл жинхэнэ устгалч нь энд явагдаад байгаа байхгүй. Энд тэр машины дугуйгаар дамжиж очисон тэр ургамлын халдвар буюу тэр өвсний халдвар нь очиод тэнд нөгөө шин тэжээлтэй өвсийг устгаад оронд нь ам бүхтэй нөгөө зэрлэг ургамлууд ихээр ургаж байгаа байхгүй. Дээр нь цөлжилт. Тэгээ мал нөгөө өвсийн зэрлэг өсөж өгөхгүй тул тэр чинь идэн штэ. Идээд нөгөө одоо олон улсын судлаачдын гаргасан зүйлээр манай Монголын одоо зарим нутгийн энэ малын юм дээр жишээлбэл жис дутуу байна, цайр дутуу байна гэдэг ингээд эрс зүйцийн дутагдлыг гаргаад ирсэн юм л. Тэгэхээр бид нар энэ малаач нарж сайжлаад бид нар бүгд мах идэж байгаа үстэй. Малын мах идэж байгаа шүү дээ. Яг ямар мах идэж байна гэдэг асуудал. Амт нь гоё л доо. Гэхдээ тэрэн дотор өнөөдөр яг тэр мал өөрийнхөө авах хэвээр ирцээ аваад тэрийг хандаа шингээсэн байна гэдэг асуудал. Тэгэхээр цаана маш том асуудал байсан учраас би энийг бараг шулуух хэлгээд албаар олонний анхаарлын төвд аваачих гэж ярьсан юм аа. Натаа бол нэг санал зөрөхгүй байх гэж байгаа. Сайн зүйл дээр бол малчид ялангуяа. За одоо сонсголоос гараад санал дүгнэлтээ яах юм байнгын орон төвүүдэд энэ ордыг ашиглах уу